өмнөх подкастаараа тайлбарлсан. Гэхдээ тэр цаг үеэс хойш 7 хоногийн дотор ихэд байдал бас ахаад муудлаа. Дизель гаргаж авахд хамгийн тохиромжтой Brent тосны үн $112 хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Бүх төрлийн маркийн газрын тосны үнүүд жигдсэж байна. Энэ бол дэлхийн зах зээлийн үнийг өсгөж байна. Мэдээж дэлхийн зах зээлийн үнэтэй уялдаалаад бүх дэлхийд даяараа газрын тосны өсөж байна. За энэ байдал бол шатхуун газрын тос үйлдвэрлэдэг манай улсад мэдээж гүнээр тусгана ойлгомжтой. Бид үнийг хэлэх үүрэгтэй. За ийм учраас газрын тосны үнийн савлгаанд эрсдлийг зохицуулах яаралтай арга хэмжээний төлөө засгийн газраас батлан хэрэгжүүлж байна. За харин бол бид Оросын холбооны улстай яриа тохиролцоо хийсний үр дүнд хямдалтай үнээр шатхуунаа авч байна. Дэлхийд 40% нефть бүтээгдэхүүн өсөж байхад Оросын холбооны улсын засгийн газартай тохиролцсны үр дүнд бид харьцангуй хямд үнээр энэ улиралдаа газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж докторжуулж байна. Дэлхийд 40% өссөн бүх зүүн өссөн байхад за цаашдаа ч гэсэн одоо хангамжийг доктортой байлгах яриа хэлцээ хийж тохиролцсон. За ингээ үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бас засгийн газар зүгээр суусангүй нэн яалтаа гормоор шатхууны импортын татварыг хөнгөлөх чөлөөлөх хуулийн төслийг улсын хурлд нэн яалтаа гормоор хэлцүүлэхээр өргөн барьлаа. Энэ бол ард иргэдийн нуруунд дээр ирж байгаа энэ шатхууны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах чиглэсэн зохиц арга хэмжээ. За энэ дотроо бид бүх савуудаа шатхуунаа дизель түвшээ нөөцлөд богоондоо хүртэл нөөцөлцөө одоо ингээд бид өөрсдийнхөө боломжтой хэмжээнд шатхуунаа нөөцлсөн байгаа. Богино хугацаанд шатхууныхаа нөөц хангамжийг нэмэгдүүлэх дунд хугацааны 150 мянган тонны шатхуун нөөцлөх сав барих зам урт хугацаанд буюу 27 гэхэд газрын тосны үйлдвэрээ бүрэн ашиглалтанд оруулах ажилд бүх хүч чадлаа тавин ажиллаж байна. Энийг бол бүгдийн зэгцэр хөдөлгөөнөөр тасралтгүй үргэлжлүүлж байна. Улам эрчимжүүлж байна. За аж үйлдвэр эрх соёлын сайд бол энэ ойролт орнуудын бүс нутагт үүсэж байгаа нөхцөл байдлаас шалтгаалсан газрын тосны олборлолт тээвэрлэлт буурж гисэнтэй холбоотойгоор болцшгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх 3 цаглбар төлбөрийг хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөв гаргаж ажиллахыг уриалгасан. Worst case scenario буюу үн 40-с дээш өрсөл, за үн 20% өсвөл, үн 10% өсвөл холбогдох тооцоо судалгаа, төсвийн дарамт, иргэдэд учруулах дарамт, инфляцийн дарамтыг тооцож ажиллахыг эдийн засгийн хөгжлийн сайд бас өргөж ажиллаж байна.